Сануу. Гадаа нартай ирнэ амар салхитай байна. Тэгээд сая Монгол руу ачаа явуулчаад шууд ороод ачаа явуулчаад тэгээд яг гэрийнхаа хажуу талын тоглоомын талбай дээр саянаг тоглуулад байж юм. Би нэрээ шүдний аппарат зүүсэн. Ийм цагаан өнгөтэй зүүсэн. Юу нэрээ Америкт ирэх гэж байгаа. Эргэж төлөвлөж байгаа хүмүүс байх юм бол одоо нэг шүдний асуудалтай, шүдний гажигтай аппарат зүй гэж бодож байгаа юм бол та нар Монголд зүүчид ирээрээ. Энд амар үнэтэй юм байлээ. Би энийг ингээд 6950-аар хийлгэсэн. Тэгээд 2 жилийн хугацаанд 100 тэг амар үнэтэй юм байлээ. Тэгтээ яг нөгөө ингээд 2 жилээр хуваагаар төлж олдог. За болох юм. За ээжний талаар нь авъя. За Нэг хоёрын за яваач. Гурваа. Тэний ингээд амар хөрхөн нөгөө бейсболын талбай гэхүүд билүү те энэ чинь. Амар хөлбөмбөг бол биш үстэй. Чи яаж юм бэ бейсболын? Үнэн ингээд тэмцээн болох өдрийнхөө өмнөх өдөр байл саяна байл. Өмнөх өдөр ингээд тэмцээн болох өдрөө ингээд гарч ирээд ийм цагаан зураас бол ингээд тодруулаад тавьчихдаг байхгүй юу? Тийм ээ тийм за тийшээгээ явъя. За ойлгосон. Тийм нүуний тийшээгээ. Одоо энд би тоглоомын талбай манай гэр эний цаана байгаа байхгүй юу? Тэгээ ийшээгээ яваад бас нэг тоглоомын талбай байдгийн. Тэр нь манай охин амар дуртай. Наа чи юу вэ миний охин? Юу вэ? Хөө загас биш шүү дээ удлаарай дээ. Шовоо штэ миний охин. Жив. Тийм наа чи тийм жив. Тийм загас тэнд байгаа шүү миний охин. Загас тэнцээ байгаа. Юу вэ? Оо загас тийм. Загас миний охин. Камера одоо хүртэл би ингээд камертайгаа харьцаж чадахгүй байгаа байхгүй юу? Миний дуу хэр сонсогч байгаа бол би ч бишээ микрофоноо хаагаад олдгүй. Манай охин нөгөө нэг сүр барай явж исэн тэгээд би тэгээд авсан билүү, охноос аваагүй лөө. Ерөөсөө олохгүй байна. Тэгээд хэр сонсогдох юм бол доо. Юу ч гэсэн би тэр сая гараад ачаа Монгол руу агаарын ачаа явуулчаад охиноо тоглуулчаад ороод ирлээ. Одоо нөгөө нэг охиндоо хоол идэхгүй би нөгөө саяхан өвчөө шар гаргах сурсан баггүй явандаа. Тэгээ гоё өвчөөний махаа шарчаад за одоохон. Өвчөөний махаа би шарчаад тэг ингээ гоё уутанд хийгээд хөлдөөгд байгаа. Ойр дэглэн барьж байгаа. Тэгээд 7 унтсан байгаа. Гэтэ өнөөдөр амар гоё нэг шүлтэй хоол идмээр санагдаад ганцудаа өөрийгөө шагнаад тэгээд би нэг гоё өвчөөний махаараа гоё гурилтай гомтой шүл хийж идэх гэж бодож байна. Би охиноо хараад дандаа гэрте байгаа. Манай охин цэцэрлэгт явдгаа. Одоо ой 8 сартай. Одоо удахгүй 9 сар хүрнэ тэгээд цэцэрлэгт явдгаа. Гэхдээ яг хөө цэцэрлэгт өгч болно. Цэцэрлэг ерөнхийдөө айгүй үнэтэй юм аа. Энд ч нөгөө нэг энэ ч бол цэцэрлэгт ингээд 6 сартаагаас ингээд хүүхдийг авдаг байхгүй юу? Тэгээд цэцэрлэгт өгьегээд тэгсэн чинь 7 хоногийн $485 гэсэн. Яг үнэтэйгээ бараг л $500 гэсэн үг. Тэр чинь тэгэл 7 хоногийн л ингээд сая 700-800 мянган төгрөг гэж байгаа байхгүй юу? Онта босоод ирсэн чи үснэ ёо. Хуучлаарай чамд өгөхгүй ганцаараа идэт байна. Гоёно миний охин. Нэг сайн нөөгчтэй. Таалаа бэрээ цэвэрлэхүүд юм хөөе хатаараа. Яна өдрийн одоо бараг л орой юм да 4:40 болж байхад би тэр гэрээ цэвэрлэх чинь. Хуучны одоо нөгөө нэг хуучны гэх юм юу 20 жилийн өмнөх дуунуудад айгүй их дуртай. 20 жилийн өмнөх дуунуудыг Монгол дуунуудыг тавьж байгаа сайхан гэрээ цэвэрлээд хий.
Би энийг орд хэрэглэж байгаа. Надад ямар бүрэн гоё юмштай санагдаж байгаа. Манай усан тарах амар дуртай. Гэхдээ одоо нөгөө нэг жоохон байгаа учраас хоёр чүрэг байгаа болохоор нөгөө нэг усаа уугаад байгаа. Тэгээд бүрс нэмэр яасан юм яа? Болцсон юм уу? За тэгвэл уцаа өмсч юм яа. Ой, алчуурны энэ нээж хараа. Алчуурны энэ миний яхаа. Ой, хаст. Манай нөхөр бит хоёр энэ масканд амар дуртай. Энийг манай найз Солонгосоос явуулсан юм уу? Тэгээд дуртай болоо. Тэгээд тэрнээс ч дандаа өөртөө Солонгосоос энийг авдаг болсон. Тэгээд яг энэ өнгөнд нь л дуртай. Оо, харин тий. Оо. Hey. How child of me? I'm a girl of me. You are so cute. What? Cutie. Wow. 무슨 이야기 신기해. За чи цааш. Яг энэ баабаа тайлчлаа тхүү. Энэ баабаа болсон биз дээ. Өөр гой бодолгүй өмсчлээ тхүү. Энэ чинь баабаа айг. Баабаа болсон байна тхүү. Яг ээж нам аваад ир. Хоёлаа нам унши, нам аваад ир. Гүч. Так хөөе. Ээж нам аваад ир. Нам. Хүүхэд тусдарнаа гэж. Өөрийнхөө дуртай ном авчирна одоо. Яг дуртай хоёр ном авчирч байна. За, thank you. Энэ манай охины хамгийн дуртай ном нь энэ Монгол ном, Монгол хүүхдийн дууны ном баггүй юу? За, минийхээ аль дуугийн тавлаа. Манай хамгийн дуртай доо. Амар хөөрхөн манай хүүхэд ингээд Монгол дунд амар дуртай болсон. Тэрний амар гоё байгаа. Амар уйдгартай юм уу? Би бол амар гоё ингээд бичлэг хиймээр байгаа байхгүй юу? Гоё ярьж мээрээ. Юу ярихаа ерөөсөө мэдэхгүй яа. Хамгийн анх 2019 онд YouTube эхлүүлж исэн. Тэгээ ер нь 2019 оноос хойш бараг жилд нэг л удаа бичлэг оруулсан баг. Тэгээ нэг амар хэцүү юм билий бичлэг хийх чам. Хайртай шүү. Шүтээч ойлоо. Тхөө.